За сайн мэцхан өрхөн үзэгчтэй. Тэгэхээр хань гэр бүлийн нэвтрүүлгийн маань цоо шинэхэн дугаар эхлэхэд та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За бид энэ удаагийн дугаартаа улсын их хурлын гишүүн асан Гүндаалагийн ихнэр Аз Заяаг урьж оролцуулсан байгаа юм. Тэгэхээр Аз Заяа гишүүн маань яг одоо Баянзүрх худалдааны төв дотор хүнсээ цуглуулад явж гин гэсэнтэй бид нэр шууд хүрээд ирлээ. Ингээд орж зочинтойгоо уулзцгаая. За сайн байна уу Загчээ? Сайн байна уу? Баяр танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За бидний урилгыг хүлээж авч манай нэвтрүүлэгт орох болсон Цэвэн төрөнд баярлсан илэрхийлээ. Ингээд таныг хүнсээ цуглуулад явж ийн гэхээр чинь бид нэр шууд хүрээд ирлээ гайгүй үстэй. За зүгээр штэ. Би одоо Баянзүрх худалдааны төв дээр хурж ирээд хагас бүтэн сайн өдөр гэр бүлдээ хоол хийж өгөх санаатай хүнсээ цуглуулаад явж байна. Өнөөдрийн хувьд та гэрээхэндээ орой хоолнд ямар хоол хийж өгөх төлөвлөлөөд байна? Би гүнжтийн өртөө сайхан салаад, брокколины зутан шүл. Өнөөдөр оройны хоолнд тэгээ болно шүү дээ. Өдрийн цагаар бол сайхан мах шараад те хаяа сайхан Монгол хонь нөхрийнхаа махыг чанаад идэхээр их сайхан шүү дээ. Тэ нөөtä. Яншуунаас авъя шүү. Надад торондоо хийгээд өгчихдгөө. Ер нь та хэр их ингэж хоол хүнсээ цуглуулж явдаг бас ажил ихтэй болохоор заримдаа явж чадахгүй тал гараад идэг. Хөө тэгэлгүй яах вэ? Одоо 7 хоногт нэг 2 удаа хүнсээ цуглуулж шүү. Заримдаа ганц удаа л цуглуулдیں۔ Тэгэхээр нөгөө хүнслүүд маань цэвэр шинээрээ байж чадахгүй болчихгоод тэгэл цаг зав гаргандаа гэрийнхээ ойролцоо дэлгүүрээр боож өгвөл цаг гарууд энэ Баянзүрх худалдааны төв дээрээ хурж ирж худалдаа авалт хийх их дуртай. Манай энэ Баянзүрх худалдааны төв юм байна. Үн хямдтай, сонголт ихтэй, ихт ажгүй байдгийн зөрж наашаа ирж худалдаагаа хийдэг. За одоо гоё банан жимснээс аваад хийдэг. Тийхүү. За банан нэг яг авъя да. Танай хүүхдүүд ер нь жимсэнд их дуртай юу? Оо жимсний ирлэг штэ. Жимсэнд их дуртай. Тэстгүү мө жимс бол тэстгүү. Яш тийшээ гадагшаа тушаа явахлаарэ ядангуяа солонгосоос өдөр жимсээ бас жимс мэмсэд их чирж ирнэ штэ. Гэрээхтэй ажлыг ер нь хэрэг хийж да гэр бүлтэй ер нь хэр цаг зав зарцуулж чадчихжээ. За ер нь бол амралтын өдрүүдээр л нэг сайхан гарынхаа хоолыг хийж өгөөл гэр бүлээрээ хүүхдүүдтэйгээ ойрхон усанд сэлдэг ч юм уу уул руу атгахдаг ч юм уу болж өгвөл тэгжид өнгөрүүлэндээ бусад үед бол яг үнэндээ бол худлаа заримдаа хүүхдүүдэд унтцсан үед нь ирж байгаа юм чинь тэгэл оройдоо бол нэг хоол унд хийгээд байдгүй юм өдрийн цагаар нэг сайхан хоол идчихэл өдөр нь бол ажил дээгүүрээ нэг хоолоо идээд оройн цагаар бол хоол хийдэгчгүй тий 96 оны жолооч одоо 20 жил болсон биш үү нэрээ нэг мэдсэн чаа. Их сургуульд оюутан байх хугацаанд амжуулж бас жолооны курст орж жолооч болж байгаа. Тэр үед ер нь машин барьдаг эмэгтэй хүн ер нь тун цөөхөн байсан. Тэгээд нөхөр маань нэг Америк явж ирээд нэг хөөрхөн дээдлэн онгоодог цагаан жижигхэн жип 2 хаалгатай жип банк хэлж авцарж өгч надад сюрприз барьсан. Тэгээд тэр машинаа унаад айгу хөөрч анх жолооч болж давхиж байгаад хөгжмөө хамгийн чанга дээр нь тавьцсан. Давхиж явж хаад айхтар аваар хийчихэж билээ. Та ер нь өөрийнхөө гоо сайханд яаж анхаардаг вэ? Одоо ийм гоё сайхан залуу байгаагийнхаа нууц. Баярлалаа. Тэгээд эмэгтэй хүн болгонд гоё сайхан байхыг хүсдэг бах. Тэгээд манай энэ 4 жилийн 4 удиралтай бас хадуу ширүүн уур амьсгалтай нөхцөлд бол бас л их арчилгаа их шаарддаг тий бидэнд тэгээд ер нь нэг их онцгой сүрхэн юм байхгүй. Гэхдээ сүүлийн үед би нэг хүний ихсийн тариа гэдэг тариа гоо сайхны бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирээд түүнээс хойш ер нь өөрөө дандаа хэрэгжилж байгаа. Тэгээд тэр тариа маань Монголд орж ирсэн цагаас хойш ер нь одоо хүмүүс их сайн мэддэг болсон. Юу гэвэл хүнийг их сайхан залуужуулдаг. Ерөөсөө шинжлэх ухааны түүхэнд хүнийг залуужуулдаг бүтээгдэхүүн бол ер нь байхгүй штэ. За гоо сайхны хичнээн сайхан хагалгаа мэсцэл хийлгэж болно. Тэглээгээ зөвхөн харагдах төдий те. Гэтэл байгалийн жамаар хөгшөрж байгаа процессыг удаашруулах арга бол юу байдаг вэ гэхээр цэвэр ээжээс гаргаж авсан биологийн гаралтай юм ихс байдаг те. Тэгэхээр тэр ихс бол маш олон төрлийн уураг, минералуудтай хүний одоо шин одоо юуг нөхөж өгдөг. Уураг минералын ихтэй тэгээд нэг
хүний одоо эд эсүүдийг нөхөж өгснөөрөө хүнийг залуужуулах процесс явагддаг. Тэгээ би ер нь энэ тарианы ачаараас сүүлийн үед бас их дайжгүй залуужаад байгаа юм шиг байгаа. Найз нөхөд таарлаа. Нөхөө сайн уу мэ? Сайн уу чи бас гоё байна. Олон жилийн өмнөх шгээл байна гэдэг. Тэгэхээр бас өгшрөөгүй юм болоо гэж бас баярлалтай шүү дээ. 1996 онд 20 жилийн өмнө би тэр паспортын хэлтс дээр паспортаа нэг шар хуудас сунгуулдаг байсан юм а. Тэр үед гадагшаа явхад шар хуудас сунгуулах гэж үлээ авах гэж үлээ очсон чинь яг дотор нэг тийм өндөр нуруутай нэг айтайхан бүсгүй нүдэнд ингээд бүр яг тусдаг байхгүй юу. Би яг ингээ би өөрөө ч зог тусаал тэгэл тэр бүсгүй харчаал тэгэл за одоо ямар араас нь дагаад юм уу эсвэл утсыг чинь авъя одоо тий хаягаа өгч гингчи танилцъя гэд гүүгээд ахаас бас ичээд санаа зовоод тэгэл өөрийнхөө тэр нэг шар уудсны юмаа хөөцөлтчөөл гараад ирэхгүй юу. Тэгэл гарч ирээд би нэг тэр үед бас бензтэй байсан юм л да. Бензээ хасаагаал ингээл хөдлөх гэсэн чинь нөгөө бүсгүйч хайрн замын цааталт яг зам дээр зогсцоо хайрн машин такси барих гээд байж идэгэн. Тэгэнгүүт нь ингээл харсан чинь хойтлаас нэг лада ирж байна. За энэ лада гэл одоо өнгөрөөчвөл энэ ладаа энэ бүсгүйг авахгүй бол би дээ гэл ингээл хараад нөгөө мө ладагийн чинь өнгөрөнгүүтэн зүгээрстэй газ одоо хаазлал даггуччаад хажууд нь зогсоод суугаараа гэл суулгаал тэгээд тэр үед гар утас гэж байгаагүй нэг пэйжер энтрийн дугаарыг аваад тэгэл одоо танилцаад үн төлбөргүй хүргэж өгөөл тэгэл байсгээл 247 гэж одоо тэр пэйжерцээр агаал тэгээ хоёлаа танилцсан юм а тэгээ хэд хоног тэгэл тэр цаг мөчөөс хойш бид хоёр ер нь салаагүй дээ тэг хаашаач явсан хамт Монголдоо ч хамт гадаадд ч хамт. За тэгэхээр хань нэвтрүүлэг маань Азаа гихч Гүнлээ ах хоёрынхоо гэрээс үргэлжлэн та бүхэнд хүрч байна. Тэгэхээр хоёлаа яриагаа түрүүн бас Гүнлээ ах ярьсан л та. Антай анхыг хэрхэн танилцсан тухайга. Яг тэр үед та Гүнлээ ахыг харчаад юу гэж бодож байсан бэ? Паспортын хэлцээр яг нөгөө паспортынхаа бичиг баримтыг сунгаад нөгөө шар хуудасаа сунгуулах гэдэг аюу хоочр ихтэй байсан. Тэгээд очрлоо зогсчихсан чинь нэх чамд дутаа залуу. Очрын сүүлд нь альтээ гэл хашгирсаар ороод ирэхгүй юм дэ. Яасан чанга дутаа гэж бодоод ингээ харсан чинь нэг сайхан цэвэрхэн царайтай нүдэнд дулаахан залуу харагдсан. Тэгээд надад аюу таалагдаад өнгөрсөн. Тэгээд гараад такси барих гад зогссон чинь тэгсэн тэндээс нэг бенз машин дээл аваад ирээл зогссон. Ингээ харсан чинь нөгөө паспортын хэлц дотор байжсэн. Айтаахан залуу маань зогсож идэгий. Бас их дотроо их баярлаад тэгээ гэртээ хөргүүлсэн. Тэгэл анх би нэгээ тэгж харж байлаа. Тэгэхээр бас ингэдэж штэ. Одоо та хоёр бол баг 20 жил салаагүй явж байна гэд тэгжсэн. Тэгэхээр хамгийн удаан хугацаагаар бие биенээсээ хол байсан ямар үе байдаг вэ? Нэг хугацааны яг. За бид хоёр хараа 96 онд тэгээд анх танилцчаад би бас нөгөө тэр үед оюутан байсан. Тэгээд хэл сурдаг хүн болоод Америк явлаа. Тэгээд ер нь бол Америкт цаашдаа үлдэж амьдрах хүсэлтэй явсан. Тэгээд очиод 3 сар хэртэй болоод ер нь визний хугацаа маань 3 сар байсан. Тэгээд тэр хугацаанд ер нь үлдэх гэсэн бодолтой байсан чинь араас өдөр болго уцтдаг байсан. Тэгээд бидний хамгийн одоо удсан хугацаа бол 3 сарын хугацаа. Тэгээд энэ хугацаанд бид 3 сар бол одоо хүний хайр сэтгэл хоёр бие холдохлоор хайр сэтгэл бол улмал одоо дүрлцэж улмал халуун болт юм билээ. Тэгэхээр нөгөө монголчууд тэгж ярьдаг штэ бие холдвол сэтгэл холдно гэж ярьдаг. Тэгээ бид 3 сарын хугацаанд бол харин бүр улам бие биендээ хайртай болж би нэг үнэхээр их санаж байсан. Тэгээд ирээд гэр бүл болсон да. Chimney
урд өмнөөс танаа тооны гэдэг нэвтрүүлгээр гарч ирсэн. Тэр маань одоо 8 жилийн өмнө охин маань 10 жилийн өмнө болсон байна. 10 жилийн өмнө охин маань дөнгөж төрсөн байхад бид нэр танаа тооны гэдэг нэвтрүүлэгт орж илаа. Тэгээд одоо ингээ 10 жилийн дараа манай гэр бүл ингээд энэ нэвтрүүлэгт орж байгаа нь их сайхан байна. Тэгээд октоодаас миний хань Гүндэлтаг бол хүн бүхэн таних байх гэж бодож байна. За миний том охин Энэр Заяа, Энэр Гүнж, Энэрхэн. Тэгээд охтууд маань өөрсдийнхээ тухай өөрсдөө бас танилцуулбал гоё ах тийм ээ. За. Миний ээж зүйл нь бас хатуу. Миний юу гэж хэлэх гээд байгаа вэ гэвэл одоо намайг ингээ буруу мэдэрхингүүт айгүй их ойлгодог. Тэгээ ингээд миний талаас харж чаддаг. Тэгтээ одоо өөр хүмүүс өдөртөө харьцангуут ингээд хүссэн юм авч чаддаг тийм төрлийн хүн. Тэгэхээр би айгүй хүндэлдэг. Тэрнээс болоод яадаг л ингээд хайртай хүмүүстэй ингээд үнэн шудраг байдаг. Тэгээд бус хүмүүст ч гэсэнтэй. Тэгтээ бас яг өөр хүмүүстэй яаж харьцах мэддэг. Сайн байна уу? Миний нэр Энэр Гүнж. Тэгээд би олон улсын зам сургуулийн авдаг 6 дахь анги. Миний хоббис нь бол ном унших, англи түүхний тухай. Тэгээд сакс, волейбол тэгээд бүжиглэх. Миний нэр Энэрхэн. Би олон улсын зам сургуульд сурдаг 3 дугаар анги. Би 9 настай. Миний хоббис нь хөл бөмбөг. Би одоо ингээд 3 хөөрхөн охинтой, 3 гүнжтэй. Тэгээд бурхан надад ийм хөөрхөн 3 гинж явуулсан, одоо гүнж явуулсан. За баг одоо гинжил гэсэн үгтэй намайг ингээд дандаа татаж байдаг те. Би хажууд нь байдаг болохоор сая харин яг гүнж гинжгээд ороод ирлээ те гэсэн бодлоо те. Нэрэл одоо бас би их холбоотой энэ хэдтэйгээ байнга л хамт гадаад дотоод явж тэгэл эднэртэйгээ багаас нь их хамт тоглодог, янз бүрийн тоглоом зохион байгуулж эднэрийгээ эрхлүүлж их тоглодог л доо. Мэдээж бас хаяа аав нэм чин загнах юм байдаг л байх. Тэгтээ би аль болохоор охтуудаа загнахгүй байх юмсан гэж хичээдэг. Тэгтээ одоо загнуул бас ямар учиртай загнадгүй гэвэл ер нь бас үг сонсож сурах гэж загнадээ. Миний охтууд хичээл номдоо сайн ер нь баг загнаж болохооргүй л охтууд. Тэгтээ бас энэ амьдрал хатуу үг сонсож байж бас юмыг зөвөр ойлгож ээж эн чинь нийгэмд хөлөө олон шүү дээ. Сүүлд ингээд оюутны байранд очичоод ч юм уу хүмүүсийн дунд нэг жижиг сажиг юмыг одоо өнгөрөөж чадахгүй тэгэл юм болгон дээр одоо хүний үг даахгүй тоглоом ойлгохгүй ч юм уу ингээд хэрэлдээд ингээд нөхдүүд дотроо эвгүй байдалд орчих вэ гэдэг би охтуудыгаа бас хаяа бас нэг жаахан загнамар аяддгийн. Би уцаар ярих болгондоо, унтах болгондоо хайртай гэж үг нь бол хэлэх гэж олдог. Гэхдээ мартсан байвал одоо хэлчихээ гэж би танартай шүү. Би одоо хуульч болъё гэж бодож байна. Яагаад гэвэл би мэтгэлцэх их дуртай, бас ном унших дуртай болохоор одоо тохирсон хуульч болох надад тохирох байх гэж бодсон юм. Тэгээд манай аав хоёр хоёулаа айгүйх дэмждэг. Тэгээд миний хоёр дүүг ч гэсэн хуульч болоорой гэж хэлдэг. Хүн хараа ер нь хүүхдтэй болвол ийм л хөрхөн хүүхдийг би бурхнаас авах байсан бах угаасаа
гуйж ажил авна. Гуйж хагаад миний хүүхдүүд ээжтэй ч ирсэн баг те. Тэгэхээр хүн болгонд өөрийн өр хүүхэд хамгийн сайхан, хамгийн л мундаг, хамгийн бахархаа хүүхдэрээ л бахархдаг баг те ээж бүхэн. Гэтэ би бол 3 охиноор үнэхээр их бахархдаг. Яа гэвэл миний 3 охин үнэхээр ухаантай, аав ээжтэй үнэхээр хайртай, хичээл номдоо их сайн. Тэгээ ийм сайн мундаг охтууд ялангуяа миний охтууд ном их уншдаг. Тэгэхээр уншихынхаа хэрээр хүн сэтгэдэг. Тэгэхээр их сайхан ухаан тэлсэн байгаа наснасаа илүү ухаадаг гэж ээж нь боддог. Тэгэхээр миний амьдралын одоо бахархал маань гэдэг юм аа. Тий. Танаас би дахиад нэг зүйлийг тодруулж асуумаар байна л та. Тэр нь юу вэ гэхээр энэ олон ийм ажлуудыг нэгэн зэрэг хийхэд эмэгтэй хүний хувьд гэрээ эзэхтэй бас бизнесийг ажлуудыг дээрээс нь бас үйлчилгээний ажлууд хийхэд ер нь эмэгтэй хүн ингээд бизнесийг амжилттай явж эхлүүлэхэд ер нь юу хамгийн чухал байдаг бол түрүүн би нэг хэлжсэн яг аливаа ажлыг өстой чин сэтгэлээсээ хийдэг байх ёстой. Тэгээ бас мэддэг юм аа хийх хэрэгтэй. Түүний хажуугаар хамгийн гол нь хүнтэй хамтарч ажиллаж хүнээр ажил хийлгүүлж одоо хүн ажилчдтайгаа хүнийг их сайн ойлгож ажиллавал бас нэг ажил маань амжилттай сайхан явдаг байх гэж боддог. Ер нь би зүгээр ажилчдтайгаа ер нь тэгэл найзууд шиг харьцаатай бид нар явдаг. Тэгээ яг аливаа үйлчилгээ салбаруудыг мань хариуцдаг найдвартай сайн хүмүүс байгаа л да. Тэгээд ерөнхий чиглэлүүдээ гаргаад бид нар хамтраад ажиллаад явхад болдожгүй. Хамгийн гол нь ойлголцож явхад бас их чухал байдаг. За тэгэхээр хоёулаа одоо яриагаа таны нөхөрлөө буюу таны хань руу хандуулъя. Тэгэхээр та ер нь ханыгаа ингээд дүгнээд хэлэхэд таны хань энэ Гундалаа гэдэг хүн ер нь ямар хүн бэ? За ийм сайхан хань гэдэг нэвтрүүлэгт орсон юм чи ханыхаа тухай ярилгүй яах вэ? Тэгэхээр би бол ханаараа үнэхээр бахархдаг. Яг гэвэл одоо Монголын улс төрд үнэхээр хэрэгтэй хүн. Яг гэвэл маш их халуун сайхан сэтгэлтэй аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг. Ямар нэгэн хуурамч дүр хэсэгсэн худлаа жүжиглдэг юм түнд байдаггүй. Яг байгаагаараа байдаг. Энийг нь одоо хамгийн гол нь би л ойлгох ёстой. Олон ч хүмүүс бас ойлгодог. Тэгээд түүнээс минь ер нь худлаа юм гардаггүй учраас буруу юм ч бас гардаггүй. Яг байгаа юм үнээр нь л хэлждэг. Одоо энэ бол Германы хүмүүжил бах л та. Эцээч нэг за зарим нэг хүмүүс чинь жижиг сажиг юм за худлаа ярьчих гээл те. Тухайн үедээ ингээ харагдаад өнгөрдөг бол манай хүн бол хизээш тэгдэг. Яг бодит юм яг байгаагаар нь ярьчихдаг. Тэрийгээр нөгөө зарим хүмүүс таалагддаггүй гэж магадгүй те. Чи үнэхээр болохгүй байх бүтэхгүй байх гэдгийг нүүрэн дээр нь ингээ шууд үннийг хэлчихдэг. Энэ улс орон болохгүй байх, энэ одоо удирдлага болохгүй байх гэдгийг бас хэлчихдэг. Ингээд хүмүүсийн жоохон дургуй хүрчихдэг л те. Тэгэхээр мэдээж бас нөгөө 20 жил хамт амьдарсан хүмүүст хоорондоо зөрчилдөг ч юм уу амгалдах зүйл гарсан л байх. Бас гардаг л байх. Тэгээд ер нь иймэрхүү үедээ та хоёр яаж тохиролцоонд хүрдэг ч юм яаж илэрдэг бие биендээ ямар шүү тийм үйлдэл үзүүлдэг юм бол одоо ер нь ингээд олон жил амьдраад ирэхээр аяндаа би энийг аюу сайн мэддэг болчихно. Бараг харцаараа ойлголцдог болчихно шүү дээ. Гэтэ битэрийн үед бол яг нөгөө ойлголцохгүй ч юм уу муудалцахгүй юу гарна гэдэг тэр улс төртэй холбоотой одоо ингээд янз бүрийн хүмүүс ингээд жишээлбэл өнөөдөр дуу дуусан тухай ингээд фэйсбүүкээр дуулаад дуусан дуугийн тавихад янз бүрээр бичиж шүү дээ. Яах гэж дуулж байгаа юм бэ чи те чи ямар урлагийн хүн биш дуулж яадгийн дуулахгүй байж та гэл гихээс ихсүүлээд би жишээл улс төр мэдэхгүй те зүгээр л хүмүүс янз бүрээр бичээд ирэнгүүт тэрэнд эмзэглээл эхлэхэд үгүй эн чин би зүгээр л дуулсан шүү дээ. Үгүй тэгээ эргээд одоо ингээ харахаар үнэхээр энэ зүв байгаа байхгүй. Монгол улс монголоор байгаараа хүмүүс минь Монголынхаа төлөө бай гэдэг санаа агуулсан тэр дууг одоо тэрийг хүмүүсээ удаан сонсох тусмаа ойлгоод үнэхээр энэ дууны утга учирыг ойлгоод энэ гүнлээ бас буруу юм яриаггүй юм байна. Худлаа юм хэлэхгүй байгаа юм байна те. Тэр дуугаараа өөрийнхөө санааг илэрхийлсэн ба. Тэр мэтчлийн юмн дээр би тэр зүгээр нэг жоохон муудалцах юм гарна. Тэгээд гол нь айгу хурдан эвлэрдэг л дээ тэр. Нэг удаан тэгэж хүмүүс шиг гүрийгээд яваад ич чаддаггүй. Яа гэвэл ялангуяа манай нөхөр чинь бас их өөрөө уян зөөлөн хүн. Айгу хурдан уучлалтахгүй нэ өөрийнхөө буруу юмн дээр. За би ч гэсэн яг тэрийг нь дуурайгаад бас буруу юм байх юм бол бушуухан шиг уучлалтгүй гал
хоёлаа хөрхөө эвлэрэл тэгжээж айгу гэр бүлийн уур амьсгал сайхан байна. Тэгэл хоёр талд хүрдгээл яваад идэг хүмүүс байдгийн бэлээ хэдэн сар жилээр те би биэндээ буучихгүй гэдэг. Тэгэхээр зөвхөн гэр бүлийн хүмүүс бол би биэндээ булт сайж ах хэрэгтэй байсан. Тэгээд битэрч нь бас санал зөрөлдөх юмнууд гарнаа. Тэгээ би одоо яг хөө тэгэл учирч ярьж тайлбарлана л да зүгээр одоо ингээл заримдаа манай авгаа чинь намайг энэ улс төрийн холбогдлолтой янз бүрийн миний хийсэн юм дээр шүүмжлээд эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр би тэгдэв. За яах юм бэ хэрэггүй чи ер нь тэрнээс хол байл гэдэг. Тэ яршиг чи тэ заримдаа сайхан хэлж яриад ойлгуулна л да ер нь. Тэ түүнээс ч одоо битэрт нэг их тийм зөрөөд маргалдаад байдаг асуудал байдгүй юм дөө ер нь. Тэгээд манай аав ээж хоёр ерөөсөө амьдралдаа тэгж хоорондоо зөрж исэн тийм юм байдгүй. Би аав ээж хоёрыгоо ингээд ер нь 18 нас хүртэл гэртээ байхад одоо аав ээж маань ажилдаа яваал орой л ирнэ л дээ. Тэгэл өстө хоолоо хийгээл өөрхий бид нарынхаа ажил мажлымыг хийгээл тэгэл яваад өгдөг. Бие биендээ ямар их хайртай байсан юм те. Тэрөөсөө маргалдаж ингэж бие бинийгээ гомдоож тэгж хэрэлдэж өрөөсөө үзээгүй би аав ээж хоёрыг тэгж яхахыг өрөөсөө хараагүй. Тэгээ тийм сайхан аав ээжтэй байсан хүн би одоо гэр орондоо хэрэлдээ зодтолтоод одоо байх бас боломжгүй байх ёстой л гэж өөрийгөө бодож хичээд дээ штэ уг нь. Тэгээ бас нэг юм байд юм байна. Би бас хэлхээ мартчих түрүүн. Гэргийгээ би одоо авгааг хэлчих гээд байд юм аа. Би гэргийгээ дандаа л хайртай майртай гэж хэлнэ л дээ. Энэ бол одоо өдөрт би бараг нэг дор хаяж нэг 5-6 одоо хэлдэг байх. Одоо 20 жил амьдэрсэн гэд бодвол одоо эн чинь нэг өдөр нэг жилд 365 хоногтой байдаг гэвэл эн чинь 7200 тэрийг одоо 10 удаа гэдэг чинь би одоо нэг 70,000 удаа авгаата хайртай гэж хэлсэн байх гэж би хувьдаа залуудаа бүрч их хэлж ийсэн байх те. Өө ёстой зөндөө олон аз жаргалтай сайхан мөчүүд байсан болохоор одоо үнэхээр одоо тэр нь илүү аз жаргалтай юм гэж би хувьдаа хэлж өрөөсөж чадахгүй юм байна л те. Үнэхээр бид бие биендээ хайртай, үр хөөхөдтэй, гэр бүлтэй хайртай дандаа хамт байдаг. Нэг удаа бүр юу байсан штэ 2002 онд нөгөө ерөнхийлөгч Багванд Эмират Дубай энтэрлөө явсан. Монголоос бүтэн онгоц гараад тэгээд тэрэнд нь би нөгөө намайг авч яваагүй л дээ. Би бизнес группт нь мөнгө төлөө суудсан. Тэгээ би гэр бүлийнхээ үнийг ханыгаа аваа суучихгүй бас. Тэгсэн чинь залуучууд гэсэн үгүй одоо нэрэ чи аваагаа дагуулад те юу байгаад те жишг зөрчөөд байх юм а гэд. Шавар болоод гэж жишг зөрчөөдгөө тэгж шөмжлүүлж ирсэн те. Би тэгээд дандаа хамт ингээд явдаг. Одоо зовлон жаргалаа хаваацдаг. Үргэлж цаг мөч бүрийг гэр бүлээрээ өнгөрөөнө гэдэг бол энэ хамгийн хүний аз жаргал юм болов уу гэж би хувьдаа боддیں۔ Нэг жилдээ ер нь дор хаяж 3-4 удаа гадаад явчихдээ штэ. Яг үнэндээ те гадаад очихдоо ер нь баг 2-3-т нь бол заавал ингээд тийм өвлийн үед бол далайн эрг мэрэг дээр очдог. Тийм болохоор тэндээ одоо ус мусанд сэлнэ. Тэгэл тэрүүгээрээ бас гадаад ч н далайн эрэг дээр гүүх мөх тентхийн одоо усны янз бүрийн спортуудыг хийх их дуртай. Зундаа бол заавалчгүй одоо хөвсгөл явдаг. Тэгээд ер нь нэг 20-од хонондоо дор хаяж л ер нь тий. Тэгэл тэндээ далайн ээж дээрэл жинхэнэ одоо өстой бас амарна тий. Тийм л юм хийдгийн. Тэгээд ингээд гадаад руу явхад нэг гоё юм байдаг байхгүй юу? Юу гэхээр бүгдээр хамт байдаг. Одоо ингээд Монголд байхаараа одоо ингээд өглөө манай хань маань ингээд
ажил руугаа яваадаг хүн би бол тэгээд нэг юм босоод одоо юу хийх вэ гэж бодоол те за нэг ганц нэг уулзах хийх одоо юм байвал хийгээл тэгэл баг хийх юмгүй шахуу ингээ болчихно. Хүүхдүүд цэцэрлэх сургуультай явчихна. Тэгэл ирээл нөгөөдөл маань өрөөндөө ороод ч юм уу ингээл зурагт юмаа үзэл альсгүй нэг компьютер ингээл одоо энэ маань одоо найз майзуудтайгаа ингээд гараа явцдаг болцсон. Тэгэл баг заримдаа эн чинь нэг л удаа би нэгэ өглөө орой морой харж байгаа юм чинь гадаад яваад угаасаа ч эдний амралт таарна тэгэнгүүтэн зүрээс бушуухан хамж аваад гэр бүлээрээ гадаадд очихоор өглөө цайн дээр ингээд босоод хамт цайгаа уун өдөржин хамт одоо юу гэдгийг далайн ирэг дээр ч юм уу нэг юм үзэж хараад хамтдаа яваал байна. Тэгэл хоол идэн хамт орой хамтдаа унтахтаа буудалтай хамтдаа тэгээ маргааш дахиад хамтдаа тэгээ бид нар чинь нэг явахаараа баг 14-өөс доошгүй одоо хоног л явна. Одоо баг 20 хоног 23-4 хоног явна. Тэгэл 20 хоног хамтдаа байж байгаа л ирэх их гоё. Тэгээд бид нарыг гадаад явхад ерөөсө бүх юм нэгтгэдэг болохоор энд нь би явах их дуртай. Ер нь азаа хичээ та ямар төрлийн хоббитой ер нь юу хийх дуртай? Танай гэр бүл бол аялах дуртай гэдгийг бид ярилцсан баг штэ. Тий. Ер нь би залуу жоохон байхдаа загвар өмсдөг байхдаа эднэр ер нь нүдний шилний хоббитой байсан. Янз бүрийн гоё нүдний шилнүүд их цуглуулдаг байсан. Тэгээд сүүлийн үед гадаад орнуудаар аялж байгаа хугацаанд ялангуяа гэр бүлэрээ их аялж байгаа хугацаанд тухайн улс орныхаа хамгийн одоо дэлхийд танигдсан түүх дурсгалын бэлэг тэмдэг болсон тийм зүйлээс одоо цуглуулж эхэлсэн. Тэр нь бас юутай холбоотой байсан гэхээр одоо бидний одоо байж байгаа энэ зочд буудал маань зайсанд байрладаг танк тошны хажууд байдаг энэ буудлаа нээхэд 1 жилийн өмнө яг нээхээр болсон. Тэгээд би нөхийнхаа өмнө ер нь дотор талынхаа декорэшнийг яаж хийх вэ гэсэн ганц нэгэн цуглуулгууд маань байсан. Ерөөсөө цуглуулгаасаа тавьчих. Тэгээд өөрийнхөө цуглуулгыг ер нь жоохон нэмэгдүүлье гэж бодсон. Тэгэхээр дэлхийн улс орнуудын одоо хамгийн одоо түүх дурсгалын хөшөө дурсгал болсон байшингууд одоо бахархдаг тэр зүйлүүдээс болж угуул цуглуулдаг болсон. Гэхдээ тэр маань сүүлээс нэг 2-3 жилийн өмнөөс эхлээд цуглуулж эхэлсэн. Жишээлбэл тэрнүүдийн зарим нь одоо энд ингээд байж байна. Манай энэ Зайсан гейт зочд буудлын маань лонж ресторанд би энэ дотор талынхаа төгчлөлтийг хийсэн. Жишээлбэл одоо энд Английн Лондонд байдаг Big Ben цаг маань байж байна. Сингапурын Сентоза арлын арслан бэлэг тэмдэг болсон арслан байж байна. Хонконгд бол олон сайхан сүүлийн үеийн шилэн байшингууд байдаг боловч одоо бас яг ийм юу Big Ben шиг ийм гоё юу байдгүй юм билээ. Тэгэхээр сувенир эйгөө. Ийм сувенирээс нь авцарсан байж байгаа. За энэ бол Америкийн Нью-Йорк хотын одоо Манхэттен дүүрэгт байдаг Америк эрхчлөөний хөшөө байж байна. Энэ хамгийн сүүлд би өнгөрсөн 12 сард явсан энтгэгийн Таж Махал байж байна. Энтгэгийн за энэ болохоор Арабын нэгдсэн Эмират улсын хамгийн өндөр дэлхийн хамгийн өндөр байшин болох Бурж Калифа байж байна. За энд бол одоо Лондон хотын телефон утасны Бүхээгнүүд бүхээгээрээ алдартай. Энийгээрээ алдартай. За ер нь тэгэхээр хичнээн улс орноор аялсан бэ? За одоо бол миний мэдж байгаа нэг 100 гаруй улс орнуудаар би ер нь явж үзсэн байт юм байна лээ. Тэгээд зарим нэгэн цуглуулгууд маань зарим нь бас гэртээ байдаг юм. За зөвхөн би яг энэ цуглуулгуудаас жишээлбэл одоо энэ энэтхэгийн Таж Махлыг би бас онцолж ярмаар санагдлаа. Яа гэвэл энд хамгийн сүүлд явсан 1-р 2-р бас Таж Махал маань манай Монгол үндэсний цустай бас их холбоотой юм байна. Очиж үзээд нүдэрээ үзчихэж үнэхээр сэтгэл хөдлсөн. Яг үйл 1621 оноос эхлээд 22 жилийн туршид энэ Таж Махлыг барьсан байдгийн байна. Тэгээд Таж Махлын Шах Жахан гэдэг одоо Монгол цусны удамтай хаан одоо 14 дахь хүүхдээ төрүүлж байгаа хайртай хатныгаа нас урахт нь эхнэрийнхээ одоо дурсгалд зориулж Таж Махлыг анх эхэлж барьж байгуулж эхэлсэн байт юм байна лээ. Тэгээд Монгол цусны удмыг гэхээр л би бүр илүү их бахархал төрж исэн. Тэгээд энэ аюу олон янзаар гоё нарны гэрэлд өнгөн хүртэл тойрч идэг. Үнэхээр гайхамшигтай хайр сэтгэлийн бэлэг тэмдэг болсон Таж Махал үнэхээр сэтгэл хөдлөлж исэн хамгийн сүүлд. Хүний эхнэр байх, хүний хань байх гэдэг ер нь яг ямар байна гэсэн үг юм бэ? Дүнг одоо хань гэдэг үг маань ерөөсөө л хань байхыг л хэлж байгаа тийм ээ. Тэр хүнийг одоо өвдөж зоохот нь хажууд нь байх хэвээр.
одоо алдаж онохтноос хань төшиг болох хэвээр тийм ээ. Жаргал зовлон бүхэл юм хамтдаа хуваалцахыг л хань гэж хэлж байгаа. Тэгэхээр хамгийн гол нь хоёр өөр орчинд өссөн хоёр хүмүүс чи хоорондоо тэгэж таслаа бас тийм ч бас амар биш. Тэгтэл одоо хүний ёс, хүний амьдралын зам ёсоор одоо хосоороо амьдрах замтай энэ хорвоо дээр тэгээд би бинийгээ удаан хайрлаж байж, хүндэлж байж за хань болдог бах. Тэгээд цаг хугацааны шалгуур байдаг бах. Тэгэхээр залуу хүмүүс бол ер нь бас нэг хэсэг хугацааг одоо давах хэрэгтэй байдаг бах. Эхлээл яг эхлээл ингээд аягүй сайхан хайртай хоорондоо гэр бүл болно. Тэр хугацаанд хайртай болсны хамт амьдраад эхэлсний дараагаар одоо хүний амьдралд юу ч тохиолдож болно шүү дээ. Замсан тохиолдож болно. Тэр болгоныг хамтдаа туулаад гаргах хамгийн чухал юм байна. Тэгж л бодож байна. Одоо сүүлийн үед таны нөхрийн хувьд маш олон одоо бусад хүмүүсийн зүгээс маш олон эерэг хөсөрөг янз янзын сэтгэлүүд гарч байна. Тэгээд та яг иймэрхүү үеүүдэд нь ер нь юу гэж хэлдэг вэ? Яг ер нь ингээ олонний өмнө танил эднэр байх хэцүү. Тэр тусмаа манад хурцчих дуйлаа шуугантай хүн шүү дээ. Тэгээд сая хамгийн гол нь дуу дуулснаас болж бас энэ сошиал ертөнцөөр нэлээд их юм боллоо. Бараг одоо сая хүн энэ дууг нь сонссон байна, үзсэн байна. Тэгээд сүүлдээ бүр тэр дуудан дээр нь янз бүрийн уран сайхны аргаар юу хүртэл хийсэн байлээ. Уран сайхны хөрхөн одоо коммент хийсэн байлээ хүмүүс. Тэгээд тэрэн дээр нь одоо сайн муугаар хэлүүлэл жахад надад бас тийм таатай биш юм чи. Ялангуяа ингээд муулна солиотой балаач юм уу гэл хүмүүс хэлж яхад бас эмзэглэж байгаа юм чинь тий. Тэр миний ард заавал ингэ хэрвээд юм уу тий боловсрол яасан амар тайван амьдрмаар байна тий. Зүгээр л айгуу ад жаргалтай ганцалцсан амьдралаа сайхан амьдрч заавал одоо улс төр одоо орох хэрэг байхгүй шүү дээ. Тэгээд дуу дууллаа гэл ингээл хүмүүс янз бүрээр хэлж байгаа гэл тэгж байгаа. Тэсвэр төвчээр гэдэг зүйл. Одоо хатуужил гэдэг энэ юм ер нь хүнд хэр зэрэг байх хэрэгтэй бол жишээлбэл та одоо ингээд таны хэлсэн тухай янз бүрийн яриа дил сул яриа зөндөө гардаг. Энэ үед ер нь яаж ханддаг вэ? Бас тэгээд нөгөө бас нэлээд олон жилийн өмнө нөгөө хөвсгөл нууранд 2-3 хоног төөрч явах үед нь бас юу гэж бодож байв. Тэгэхээр энэ танд ер нь энэ тэсвэр хатуужил гэдэг зүйлийг бас нэлээд суулгаж өгж байгаа байх. Асууж байна үү? Тэгэхээр ер нь тэсвэр төвчээр гэдэг хүн бүхэнд зайлшгүй байх хэрэгтэй. Ялангуяа хүн сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Аливаа асуудлыг бол аль болохоор гарах гарцыг хайж л байх хэрэгтэй, тийм ээ. Аливаа юм чинь заавал нөгөө олон талтай шүү дээ. Тэгэхээр тэр гарцаа хүн өөрөө олдог байх хэрэгтэй. Тэгээ сэтгэлээр унаад уйлаад унжаад сууж шаардлага ерөөсөө байхгүй. Зүгээр хүн болгон л одоо жаргал зовлон ээлжилж ирдэг те. Зовлонгоос гарах гарцыг хайдаг. Тэрний төлөө одоо тэмцэтгэл байх хэрэгтэй бах те. Миний хувьд бол нэг айхтар сүрхий тийм төвчээр бараад төвчээр шалгасан юм ч одоо одоохондоо бас нэг их айхтарч байна гэж би бодохгүй байна. Тийм ээ. Тэр яг болж исэн процессуудыг эргээд бодоход ямар мундаг юм бэ? Тийм юмны цаана бас гарцсан л байна да гэхэл эргээд бодоход бол сайхан л байдгээ. Тэр үед ч нөгөө нямд орчиг гадаадын тагнууд гэж хэлээд улсын их хурлын гишүүн байхад нь одоо бүр эрэхт нь халдгаж олон улсын хурлд явах гад онгоцон цуцсан байхад онгоцноос чирч гаргасан шүү дээ. Тэгээд тэр үед бол би хамт явж исэн. Би бол ер нь янз бүрийн арга хэмжээнд албан ёсны арга хэмжээнд дээр явах үед нь бас өөрийнхөө зардал мөнгийг төлөөд хамт явждаг. Тэгээд онгоцон дотор хоёлаа нөхрийгөө чирүүлэл гаргахад ямар сайхан байх вэ тийм ээ. Тэр бол одоо тухайн үед үнэхээр аимшигтай л байсан тийм. Хань нөхрийн маань одоо ингээд авчир шууд шоронд хийсэн шүү дээ. Тэгээд хамгийн гоё юм тэр үед хүмүүс ард түмэн маань их гоё дэмжиж энэ гүн далайг одоо ямар хэрэг хийсэн те ямар буруу хэрэг хийсэн шоронгоос гаргая гэжээж ер нь тэр үед гарсан шүү дээ. За тэгээд бидний амьдралд бас тэр нэг айхтар юм болж илаа. За бас нэг удаа нэг хөвсгөл далаад төөрсөн тий. За одоо ингээл нэрэ хань хөргөө болчихдаг юм бахтал ихэд нэрээс дээшээ тэнгэр хоол доошоо газар хатуу санагдчихсэн тэр үед. Тэгээд хамгийн гоё нь тэр хийсэн завин тэр яг өөрийнхөө юугаар бодлоор хийсэн одоо Монгол хамгийн анхны завийг л хийсэн шүү дээ. Тэгэл сонгогчтойгоо уулзах гэж
тэнд тусламж хүргэх гэж явж байгаад тэгээд төөрсөн далайд төөрөөд 3 хоног алга болсон. За тэгэл тэр үед чинь тэгэл уйлаад даллаад л те Монгол хүмүүс чинь тэгдэг хүүхдийнхаа дийл баривчаараа ингээд даллуул та сайн байдгийн гинлээ гэл тэгэл даллаж хань нөхрөө ирээсэ гэж тэгээд тэгж байдлаа. Тэгээ ер нь бол жаргал зовлон олон юмд л одоо бидний амьдралд тохиолдож байхад хүний хань шиг л байхыг би хичээж исэн ер нь. Хамгийн сүүлийн асуулт ч яг энэ бол одоо хүсэлт гэх юм да. Та одоо яг хань ижилтэй нөхөртөө хайртай хүндээ юу гэж хэлмээр байна? Өмнө нь хэлж чадаагүй байсан ч юм уу? Үгээ хэлээч одоо үг хэлээч гэвэл та юу гэж хэлэх вэ? За тэгвэл нөхөртэй хандаж үг хэлгэнэ шүү дээ. Тэгэхээр амьдралын минь хань нэгэн биений минь одоо нөгөө тал сайхан хань чамдаа үнэхээр их хайртай шүү. Чи минь эрүүл сарвал байж Монголын ард түмэнд их үйлс бүтээгээсэй. Сайхан аз жаргалтай амьдраасай гэж хүсэж байна. Чамдаа их хайртай шүү. За ингээд TV8 телевизийн хань гэр бүлийн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. За манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт улсын их хурлын гишүүн асан Гүндалагийн эхнэр Бацараа компани захирал Аззаа ягч маань оролцлоо. Ингээд танаа гэр бүлт аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөө гэр бүлт нь аз жаргалтай эрүүл их урт удаан наслаарай гэж үзэгчдийнхээ өмнөөс бас хэлмээр байна. Ингээд үзэгчтэй дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай. Нарыг төрүүлж харъя